Комик дуртай бол надтай хамт байгаарай. Metaverse Comic. Perfect. Хогны мангасууд шууд хармагцаар Рудо эргэцэлгүй гүйжчихэд дайрна. Холоос харин нэг баг зүсэн нэгэн Рудог харж байлаа. Тэр хүн энэ газарт юу болж байгааг мэддэг юм шиг л харагдана. Бүх зүйлийг мэдж байгаа юм шиг. Рудо айлгүйгээр цааш давшиж дайрсаар тэр энэ амтанг энэ дэлхий намайг зүгээр орхиоч гэж хашгираад хоолоор нь төмөр шидэн тулдаж байлаа. Рудо зогссонгүй. Дахин дайрах гэж байтал гэрэчрүүд буюу хогон мангаснууд том хумстай саруугаараа зохино. Рудо нүрээ хамгаалахаас өөр аргагүй болж хол шидэгдсэн ч бууж өгсөнгүй. Тэр төмөр хавтан авч хүчтэй шидэхэд амтны биеийн зүсэн хуваана. Эцэд нь Рудо ялаад газар унаж амьсгаа. Гэвч хогны мангаснууд биеийн ард дахин буцаад нийлээд ам орж байгаа харагдана. Тэр ядарч сүлдсэн тулд хөдөлж чадахгүй байлаа. Амтны түүгээр хог шидэж эхлэв. Рудо айж эхэллээ. Хөлн ажиллахгүй байлаа. Хог нурсаар байв. Гэтэл гинэд нэг шүхрэ харагдлаа. Нүд нээгт баг зөөсөн тэр нууцлаг хүн түүний дээгүүр шүхрээ халахалж байв. Рудо түүн рүү хараад энэ хүн хинбэ гэж бодлоо. Тэр дахин ханиалгаж бөөлжих гэж байв. Рудогийн хүрмээс нь барьж аваад гинэд нуруугаар нь хүчтэй өшөглөн Рудо бөөлжнө. Чи чинь яагаад ингэж байгаа юм бэ гэж Рудо уурлахад тэгтэл тэр хүн дуугарсангүй. Зүгээр л нэг маск авчирч нүүрэн дээр нь зүйлгөө. Ингэснээр Рудо амьсгалахад амар болвоо. Рудо түүн рүү харж чи ер нь хүн мөн үү гэж асуухад тэр хүн юу ч хэлсэнгүй. Рудо олон асуулт байлаа. Энэ ямар учиртай газар вэ? Тэр юуны эсрэг тулцсан юм бэ? Харин баг зөөсөн хүн зүгээр л дуугүй бай гэж хэлв. Рудо дахин асуув. Энэ чинь ямар газар юм бэ гэж асуухад дахиад л дуугүй бай гэж хэллээ. Рудо тайлбарллаа. Би дээрээс унсан юу ч ойлгохгүй байна. Энэ газар ер нь ямар газар доогуурах газар юм уу? Ямар учиртай газар юм бэ гэж дахин асуув. Харин тэр хүн хариуд нь зүгээр л газар доор бишээ гэж баг зөөсөн хүн хэлв. Рудо харин битгий чанга орлоо жаахан чимээгүй вэ гэж хэлнэ. Гэхдээ Рудо тэр хүнийг яриаг огт ойлгосонгүй. Тэр хүнээс илүү ойлгомжтой яриж гэж гов. Харин багтай хүн ууртайгаар би чинь аль хэдээний хэлсэн шүү дээ. Газар доор бишээ. Энэ бол газар дээрх газар. Энэ хогийн уулнууд бол тэнгэрийн хүмүүсийн яг чамаа хайсан шиг энэ хогнуудыг хайсан гэж тайлбарлалаа. Рудо гайх нь аргагүй. Тэр хогнуудын хэдийг нь устгасан бодож байлаа. Харин багтай хүн тэднийг тайлбарлав. Тэднийг бол Iron Beast гэдэг бөгөөд тэд бол хогноос бүтсэн мангас юм аа. Тэр хэлэхдээ тэднийг жирийн зэвсгээр бол дахин ясан ч нэмэргүй. Тийм болохоор чи гайх нь аргагүй гэж хэлвэ. Мөн эдгээр мангасууд нь хүний дуу чимээгээр хурж ирдэг болохоор тийм болохоор багтай хүн өмнө Рудотой аяархан яриад байсан байдаг. Тэгтэл Рудо хашгирч чанга ярьснаас болоод мангасууд эргээд ирчээ. Энэ газар орших хогон мангасуудын онцгой учраас багтай хүн анхаарал татах зүйлсээс зайлс хийж байсан аж. Тэр шүхрээ Рудо руу чиглүүлэн би угаасаа ингэж чанга дуугардгүй гэж хэлээд бүхнийг Рудогийн буруу гэж хэлвэ. Гэтэл шүхэр нь утаа гаргаж сонин энерги цацарч эхлэв. Рудо итгэж ядан харж байлаа. Багтай хүний биеийг үл мэдэгдэх гэрэл бүрхэж эхлэв. Тэгээд тэр ойрлоход бас гоё мэдрэмж төрдөг юм байна гэж хэлв. Шүхрээс хурц хутагнууд гарч ирлээ. Нэгт нь шүхэр нь жинхэнэ зэвсэг болж ховров. Үзүүр нь жад шиг болсон байлаа. Тэр хүн 50 дуугаар за одоо цэвэрлэе гэж Iron Beast-үүдийг ухтаж тултахаар шийдлээ. Шүхрээ маш хурдан эргүүлэн яг өрөмшиг болгоод тэр амтныг амархан бот нэргэвэ. Рудо алмарч харлаа. Шүхрээ сэгсэрхэд амтны ирүү тасарч гар нь салж бүх биеийг хэмхэж өнөв. Рудо зүгээр сууж байгаад гайхаж харж байлаа. Гэвч багтай хүн хэлв. Тэд олон бие нөгөө амтан руу өсрөн очиж тийшээ очихын тулд шүхрээрээ агаарт хөөрөв. Шүхрийнхээ тусамжтайгаар тэр агаарт хөвсөөр доод талын дайснуудыг ажиглав. Гэтэл гинэж шүхрээ хаахад авраг том болгон томров. Тэр агаараас доош эргэлдэж бууж Андер Бекер гэх цохилтын техник ашиглан маш хүчтэй цохилт үзүүлвэ. Энэ цохилтын улмаас бүх Iron Beast буюу хогон мангасууд устав. Рудо алмарч гайхалтай гэж хэлв. Тэр хизээ нэгэн цагт ийм олон мангасыг ингэж амархан ялж болдог гэдэгтээ итгэж чадахгүй бүр гайхширч эрүүн мултрахаар шахлаа. Энэ бүхнийг хараад тэр энэ залууг үнэхээр онцгой нэгэн байж магадгүй гэж бодов. Хэрвээ би ийм хүчтэй байсан бол дээр байгаа новчнуудыг намайг буруутгасан хүмүүсийг би буцаж очиод шийтгмээр нэ гэж бодно. Багтай хүн ойртож ирээд за чи амьд уу гэж асуулаа. Рудо доошоо харж чи хин юм бэ гэж асуув. Тэр хүн дуулганы хажууд хэсэг дээр дарж төгжээгээ тайлаад дуулгыг нь тайлагдаж тэр өөрийгөө танилцуулв. Намайг инжен гэдэг би зүгээр жирийн цэвэрлэгч хүн.
гэж инээмсэглэв. Тэгээд амьсгалынхаа багийг түр авчихад өө яасан муухай үнэртэй юм бэ? Чамаас болоод бид өнгөсөө ийм муухай агаарыг амьсгалчлаа гэж уурлана. Дараагийн хэсэгт бид Рудогийн бага насны үеилөө очино. Тэр Регитэй хамт гэртээ орж ирэхэд бүх бие нь шороотой хутгалчихсан байдаг. Регэ түүнээс яагаад ийм болчихсон юм бэ гэж асуухад би унчихсан юм а гэж худлаа хэлнэ. Регто мэдэж байлаа. Үнэндээ хүүхдүүд түүнийг дээрлэгсэн байв. Рудо би тэдэнд юмс ба бүх зүйлс амьтаа гэж хэлсэн. Тэд намайг шоолоод инээсэн гэв. Регото түүнийг нэг хараад хэсэг бодол болов. Чи тэднийг гимтээсэн үү гэж асуухад үгүй гэж Рудо хариулав. Регэ энийгээд тэгвэл сайн байна гэв. Тэгтээ Рудо чи өмнө нь надад хэлж байсан шүү дээ. Хэрвээ чи юм удаан хугацаанд хайрлаж байвал түүний дотор сүнс ордог гэж чи хэлсэн биз дээ гэж Реготогоос асуулаа. Регото толгойд охиж тийм ээ тийм л үг байдаг. Хүмүүс юмаа хайрлаж нандинаж бай гэж хэлсэн үг л дээ гэв. Тэгээд Регото нүүр арчих даваа авч ирээд хэлв. Гэхдээ би үнэхээр итгэдэг болдог бол энэ хатгуурч гэсэн сүнстэй байж магадгүй. Эсвэл энэ нүүр арчих даваа магадгүй энэ намайг цэвэрхэн байлгадаг тэр шалтгаантай байх гэж хэллээ. Рудо түүнийг сонсоод их гайхаж баярлав. Тэгээд баярлсан сэтгэлээрээ өрөөндөх олон юм руу зааж энэ бас сүнстэй болов уу? Тэр нь бас уу гэж асууж эхэлнэ. Регото энийгээд магадгүй шүү гэж хариуллаа. Тэгээд Рудо Реготогийн өгсөн бэлэг харж эн чинь бас сүнстэй байж магадгүй шүү гэж бодлоо. Регото инээмсэглэн харж тэрийг сайн хадгалаарай. Нэг өдөр сүнс орж иж магадгүй штэ гэж хэлв. Рудо нүдэн гайхсан томроод сэтгэл нь маш их хөдөлсөн байлаа. Гэхдээ энэ бүгд зүүдэндээ харсан хуучинд орсонч байжээ. Удалгүй Рудо гүн нойрноосоо сэрв. Сэрэх үедээ тэр өөрийгөө ямар нэгэн юмгаар чанга баглуулаад тавьсан байгаа гэдгийг мэдлээ. Харуул өөрийг нь биед гинж орооцолчихсон байлаа. Тэр их сандарч эхлэв. Юу болоод байгаа юм бэ гэж дотроо бодлоо. Дээшээ харахад нэг хүн чи сэрчих үү гэж хэллээ. Энэ хүн бол инженер байсан юм. Рудо гайхаж нөгөө муу хүн ч байх шүү дээ гэж хашгирлаа. Инженер өөрийг нь нэрийг хэлээд амийг чинь аварсан хүнийгтэй ингэж хандж байгаа юм уу? Жохон бацаа минь гэж ууртаа хэллээ. Рудо ууртаагаар аврагч гэх шиг яагаад намайг гинжлээ чирж яваа юм бэ гэж асуув. Инженер чи ухаан алдсан байсан. Би сайхан сэтгэлтэй чамайг авч байна. Рудо маш чангаар гинжийг минь намаач би газар дээр гармаар байна гэж хэлв. Инженер зогсоод уучлаарай. Гэхдээ энэ хүслийг чинь биелүүлэхгүй гэлээ. Тэр хэлэхдээ дээр байгаа газар бол тэнгэр гэж нэрлэгддэг. Чи яаж очих гэж байгаа юм бэ гэж асуухад Рудо гайхав. Тэгээд инженер тайлбарлав. Тэнгэр бол байн хөдөлдөг бас өөр олон шалтгаан бий. Одоо бол тийшээ гарах ямар ч боломжгүй гэлээ. Рудо тэнгэр рүү шаштан инженер түүний биеийн чирээсээр л байдаг. Тэр мөчд Рудогийн сэтгэлийг өнгөрсөн бүх зүйлийг толгоонд нь орж ирлээ. Өөрийг нь доош нь шийдсэн хүмүүс Реготог үхсэн мөн бүхний цаана хэн байж болох алуурчин гэд бүгдийг бодлоо. Рудо уурлаж хашгираад намайг битгий дормжлоод бай. Би эргээд тийшээ очино гэж хэлв. Чи саяхан боломжгүй гэсэн тэгвэл чи тийшээ яаж явах аргыг мэдэж байгаа юм уу гэж асуухад инженерс бүх зүйлийг мэдхийг хүсв. Энэ ертөнцийн тухай, мангасуудын тухай, чиний хүчний тухай би бүгдийг мэдвэр байна. Тэгээд би тэр дээр байгаа новшнуудыг өөрийн гараараа ялж устгах болно. Тиймээс би энэ газар чимээгүй гацаж болохгүй гэдгийг хэлвэ. Тэгэхэд инженер дуулгаа авч шидэн Рудо загнав. Болилтоо хэрвээ чи үнэхээр хүсэж байгаа бол би чамд заана. Чи манай энэ ертөнцид амьдрах ямар байдгийг өөрийн нүдэрээ үзэж мэдрэх хэрэгтэй юм байна л да гэж хэлв. Тэгээд дараагийн мөчөд нэг өндөр хашаа ханаар дүүрэлэгдсэн газар ирлээ. Рудо маш их уурлаж инженерийг намайг орхих гэж хашгирлаа. Тэр газрын харуу эргэн тойрныг харуул машины зогсоо шиг харагдаж байв. Инженер Рудо за баяртай гэж хэлээ. Цаашдынхан чинь чиний ажил гэж орхиод яв. Рудо гайхаж хүлээгээрээ чи надад юу ч хэлээгүй явчихлаа гэж юу гэж хашгирна. Инженер тоосонгүй яваад өглөө. Удалгүй Рудо ард зогссон хэдэн машин дотроос хүмүүс бов. Машин хаалга нээгдэх чимээ гарч Рудо эргэж харахад хин маск эрэгтэй хүнтэй нүд тулгарва. Энэ газар хүмүүс байдаг. Рудо их гайхлаа. Нөгөө хүмүүс нь бас гайхаж энэ хүүхэд энд яаж ирчих вэ гэж биенээсээ асууж байв. Зарим нь магадгүй хэн нэгэнтэй хамт байсан байх гэж хэлэлцгээ ярилцаж байлаа. Нэг хүн Рудог сайн ажиллаж байснаа түүний хувцснаас нэг юм орлож харсан бололтой гинэт догтлоод тэгээд болгоомжтой асуув. Чи тэнгэрийн хүн юм биш үсттэй гэж асуухад Рудо гайхаж юу гэж хэлэхээ мэдэхгүй зогслоо. Нөгөө хүн ийм юм ярихад арай эрт байна шүү дээ гэж зэмлэв. Тэгтэл нэг нь чи хаанаас ирсэн юм бэ гэж асуулаа. Рудо жоохон тэнгэлдснэ. Би тэнгэрээс унсан юм гэж хэллээ.
Үүнийг сонсоод хүмүүс хим маска тайлан догдолж эхэллээ. Чи үнэхээр тэнгэрээс ирсэн юм уу? Бид амьд тэнгэрийн хүнтэй уулзна гэж бодоогүй гэж ярилцаж байлаа. Руудад очоо энэ хүмүүс чи яагаад тийм сонин зан гаргаад байна гэж гайхан зогсно. Нэг үстэй нөхөр Руудаг анхааралтай харж тэнгэрийн хүмүүсийн хэл яг өөрсдийнхтэй адилхан юм болов уу гэж бодож байлаа. Тэгтэл халзан ир ямар ч байсан энэ хүү жүжиглээд байгаа юм биш үсттэй гэж хэлв. Гэхдээ үстэй нөхөр үгүй би түүнд лав итгэж байна. Үнэндээ хэлж байгаа юм шиг үннээ хэлж байгаа юм шиг санагдаж байна гэж хэлв. Руудаг амьд байгааг нь ихэд гайхаж нүдийг нь ойроос ширтлээ. Яаж амьд үлчвэ гэж бишвч байлаа. Руудо айсанда толгоогоо ухраагаад тэгэхэд нөгөө үстэй ийм хүүхдүүд өмнө бүгд өгсөн байдаг шүү дээ. Тэнгэрээс өрн буугаад гэж хэлдэг. Тэгээд тэр Руудаг ингэтлээ гинжлэгдсэн нэг харамсаж гинжийг нь тайлж өглөө. Руудо жоохон тайвширч за эднэр бол хинжээнийгээс бол арай дээр хүмүүс байна гэж бодлоо. Гэхдээ тэр нь маш том алдаа байлаа. Учир нь тэд гинэт Руудаг ачааны машин жихэд хоёр гарыг нь дахин гинжилж орхив. Одоо Руудагийн торонд орсон амьтан шиг харагдаж байлаа. Руудо сонсч юу болоод байгаа юм бэ гэж асуув. Гэтэл үстэй инээмсэглэн энэ бол илүү аюулгүй арга шүү. Нэг удаа бас нэг тэнгэрийн хүн зүхтаж байсан юм гэж хэлв. Руудо уурлалсан ч амийг нь дарсан байсан болохоор чимээ гаргаж чадахгүй байлаа. Нөгөө хүмүүс түүнийг шоолон инээлдэв. Тэр инээмсэглээд чи үнэхээр биднийг сайхан сэтгэлтэй хүмүүс гэж бодсон уу гэж тоглоом шоглоом хийж инээлдэж байлаа. Тэд бол хүмүүсийг хуурч хулгайлдаг муу хүмүүс байдаг юм. Тэд хэлэхдээ тэнгэрийн хүний би маш их үн хүрд юм а зөвхөн биеийн биш нүд гар хөл бүр говцсон ч гэж яриад инээлдэж гарлаа. Ийм амьд тэнгэрийн хүн барьж явна гэж хизээж бодоогүй. Бид их мөнгө олноо амьдралынхаа үлдсэн хэсэгт хангалуун амьдрнаа гэж хэлв. Одоо маш их уурлан тэднийг ширтэж байлаа. Тэд түүний ширтэж байгааг хараад яагаад ийм их үзий ядаад байгаа юм бэ гэж асуув. Тэгээд үстэй бидний нэг нь тэнгэрийн хүмүүс олон жилийн турш бидний дээрээс хог хайж байсан. Тэр хогнуудаас мангас гарч ирдэг, агаар бохирддаг, газар эвдэрдэг. Зарим хүмүүс хогон дунд даруулж өгдөг. Зарим нь гэр орооноо алдсан. Тэгээд тийм хүмүүс амьд тэнгэрийн хүн харахаараа яах бол гэж чи бодож байна гэж ууртаа хэллээ. За тэгээд мангагаа ингээд энэ үрээ дуусглаа. Тэгээд та бүхэндээ хэлсэн. Хэрэв мангага цаашаа үргэлжлүүлэхийг хүсвэл өсөж байнаага бичээрэй. Жоохон хандлт муугаад байгаа болохоор миний хийх сонирхолч гэсэн багасаад байна шүү. Нэг 50 хүсэж байна бол илүү хурдтай явна шүү. За тэгээд enjoy.